агуу их орны дайны ялтын 81 парадыг миний бие Чита хотод ич сонирхож үзлээ. Парадын үйл ажиллагааг харлаа. Яг энэ жил бол хоонцлогтой байх шиг байна. Одоо жижиг техникийн парад явсангүй. Ерөнхийдөө цагийн байдлаар яваагүй болов бодож байна. Сайхан сэтгэл бол таатай байна. Нэг зүйл ажиглалаа. Юу гэх юм бол 95 оны дайнтай холбоотой сургалтыг бодит одоо цагийн байдлаар нийцсэн одоо сургалтыг зохион байгуулж явуулж байгаа бас онцлог байлаа. Залуучууд хүүхдүүд ялангуяа 18-аас 35 насны залуучууд маш их олноор сонирхдаг юм байна. Хүүхдүүд үздэг юм байна. Их өгөөжтэй зэрэг их орон төвчд бол энэ Чингисэн байна. 5-6 настайгаас авахгүйсэн хүүхдүүд одоо сэрэх боломжтой энд одоо ээж аваагаа дагуулж чад үс хараад сэтгэлийн хөөрөд баясч авах их гоё байна. Ийм сургалтыг бол одоо Монголд бол зохион байгуулалт бүрэн боломжтой юм байна. Яагаад гэвэл тэрхүү сургалтын дээр бол одоо зэргийн анги салбаруудын бие үйлдвэрийн татан оролцуулах ч юм уу энгийн байгууллагуудаас одоо соёл урлагийн оюутнуудыг татан оролцуулах байлаа гэж хамтарсан байдлаар хийх өгөөчтэй юм болов. Ер нь бол манай монголчууд 1911 оноос эхлээд Богдхант Монгол Улсын үеэс эхлээл их орноо хамгаалах, нутгийн сүнсээ хамгаалах, тэгээд одоо өөр Монголын ахын дэвсээ хамгаалах, Японоос хятадын төрөмгөлчдийг хөөн гаргах байлдааны ажиллагаа. Мөн дээрээс 39 оны халахлын байлдаанд одоо тусгаар Монголын нутгийн сүнсийг бүрэн хамгаалах тийм ээ. 47 оны баруун нэглийн хязгаарыг тулдаанаас ахвал маш олон байлдааны ажиллагаанд оролцсон. Энийг яг саяны энэ Читад үүссэн сургалт шиг ийм комплекс байдлаар зохион байгуулалт их зүгээр юм байна. Ингэж яг Монголын залуу хойш үед бол одоо үлгэр үзүүлэх ёстой. Яагаад гэвэл дурсган дээр бид нэр үнэлж ээдүү хойчтой сургамжийг бий болгох. Тийм учраас энийг бол заавал янз бүрийн үеэрээ тэмдэглэх шаардлагагүйгээр жуулчдыг татах, дээрээс нь залуу хойш үеүүдийг курсээр сургалт зохион байгуулах. Энэ бол одоо зэрэг их орон үзлийг бол одоо төлөвшүүлэхэд маш их дэмжлэг өгүүлэх юм байна гэж миний бие одоо ажиглалаа. Яагаад гэвэл энд бол 8 настангаас ахвал зэргийн хувьд үнсэн 80-90 настай хүмүүс байна. Тэр маш их гоё таалагдлаа. Тэгээд одоо оройны парад шоуны арга хэмжээ бол маш өргөн дэлгэр бий оролцож байна. Манайд бол яг 40-оос дээш настангууд нэг тиймэрхүү үйл ажиллагаанд оролцдог юм ажиглал. Энд бол тийм алга настайчууд бараг байхгүй. Сайн 18-аас 35 40 насны залуучууд бол маш их хэмжээгээр оролцож байна. Хүүхдүүдээ дагуулж ирж байна. Тэр нь маш их таалагдлаа. Ихэр нь зүйлүүд гэж одоо энээс л болов гэж бодож байна.